Өвчний нэг шалтгаан. Ходоод, бөөр, элэг доошлох, сав гажих. Дэлхийн татах хүч болон стрессийн нөлөөгөөр дотор эрэхтэн унжиж, цусан хангамж зогсоншдог. Хевлийн унжин, ингэснээр киста, хавдар, гэдэс унжих, архаг өтгөн хаталт, ходоодны хоол шингээлт муудана. Бүгд л им уух гэж гүйлдэнэ. Гэлээж ходоод улам сунана. Яах ч учраа олдгүй. Шалтгааныг нь би одоо харуулъя. Яах вэ гэвэл дотор эрэхтнийг байранд нь оруулна. Таны эрүүл мэнд эргээд ирнэ. Сайхан санаагүйз. За, валкан дээрээ ирлэн. Энэ ундаг яс. 0 орж бие засаад гидсээ сайн сулсан байх. Эсвэл урд ороо 2-3 удаа цэвэрлэх клизм тавьсан байх шаардлагатай. Өглөө үлэн ходоодон дээр сок юм уу ямар нэгэн хөнгөн юм уу. 2 гараараа давсган дээрээ дараад өргөж татна. Дарангаа өргөж татна. 1 см дээр дараад өргөж татна. Дахиад 1 см дараад өргөж татна. Баруун аарцгны дээр дараад өргөж татна. Дарангаа өргөж татна. Бүл гэж дуурна. Энд элэг байна. Элэг 8 см хүртэл доошлох тохиолдол бий. Ийм хүн яахаач мэдхээ болсон байдаг. Ингэж татна. Зүүн талд дараад татна. Дарангаа өргөж татна. 1 см дээр дахиад дараад өргөж татаад байна. Гэдэс доошлвол гэдсний гогцоо орооцолдож болно. Дараад татаад бай. Дахиад умдаг ясны дээгүүр тавьж татна. Энэ массажийг орой унтахын өмнө 1 минут, өглөө 1 минут үргэлжлүүлнэ. Энд киста, хавдар үүсч түрүү бучирхаа томорно. Яагаад? Энд зогсон гшил, өтгөн хаталт байна. Хүмүүс эмэл ууж, улам л хордцгоодог. Тэгээд мисасалд орно. Кистата бол хийхгүй. Шимэгдсэний дараа хийж болно. Киста хавдар үүсгэхээс сэргийлэх дасгал гэж ойлгоорой. За, одоо өгзгөн доороо гараа ингэж байрлуулад Хевлийн булчин чангалах. Пресс хий. 20 удаа жигээд 20 секунд амарна. Дахиад 20 секунд жигээд амарна. Ингэхэд Вений судасны тромбозоос сална. ингэж 5 удаа жиин. 50 удаа хийхээс эхлэнэ. Одоо хараарай. Энэ Сарванга асан. үндсэн дотор эрэхтэнг байранд нь оруулах йогийн байрлал. Биеийн бүх үйл ажиллагааг хэвийн болгоно. Хэрв танд дасаагүй хэцүү байвал танд 13 секунд хийхэд хангалттай. Удаан хэрэггүй. Хийгээд сурчвал удаан хийж болно. Бамбаа булчирхай хэвийн болно. Ингэснээр автоматар биеийн бүх систем хэвийн болно. Цусан хангамж сайжирснаар тэжээл сайжирна. Ингэж хийн. Бүх дотор эрэхтэн байрандаа орно. Шууд босож болохгүй. Аажуухан дээшлэн. Одоо дотор эрэхтнүүд зөв байршлаа боллоо. Цусан хангамж сайжирлаа. Бамбаа булчирхай, сэрээ булчирхай, толгоон булчирхаан цусан хангамж сайжирлаа. Яагаад гэвэл гол судас чөлөөлөгдөнө. Энэ бол залуу насны булчирхай байдаг.
бид эрүүл боллоо. Бүх өвчин ариллаа. Ходоод, цөс, элэг байрандаа орлоо. Бүгд эрүүл ажиллаж байна. Одоо би цөсөө дарж шалгая. Ажиллаж байна. Дараа нь пресс хийж төгсгөн. 7 удаа. Дараа нь хөлөө савлна. Гол нь сайн дарж өгөх. Ингэвэл дотор эрэхтэн дээшиж өтгөн хаталд арилна. Ингэж удаан хийж болно. За, гүйцлээ 14 удаа. Та одоо асуултынхаа хариуг олсон гэж бодож байна. Дотор эрэхтэн бол чухал суурь. Хэрэв тэд байранд орвол таны бодисын солилцоо сайн байна. Эрэхтнүүдийн ажиллагаа хамгийн муу байсан ч бид сайжруулж болно. Бид заавал булчинлаг байх албагүй ч толгой сайтай байх шаардлагатай. Та нар савлцгаах нь надад ямар ч хамаагүй. Гол нь та хэр сайн савлах тусам дотор эрэхтний унжилт багасж, үе мөч гэмтэх нь багасна. Йог бол спорт шиг хүч тэнхээ бардаггүй, харин ч хүч хуримтлуулж өгдөг.